За өнөөдрийн сэдвүүд болохоор медиа сангийн төрлүүд. Тэгээ түүнийг яаж идэвхтэйгээр шүүлхийх. Тэгээ тэр дотор ямар медиа сангийн төрлүүд байдгийг хэдүүлээ харна. За жишээлх юм бол Монгол сурах бичгүүд байна. Гуравтын үзэгдлийн функцүүдийг хэдүүлээд хэрэггүй авч үзнэ. Тэгээд цахим хичээлийг тодорхой бүтцийг нь судлана. Тэгээд хэрэгсэл гэж юу гэдэг, тоглоом гэж юу гэдэг, бас асуулт хариултын юмыг бол харна хэдүүлээ. За манай вебинарын бичлэгүүдийг бол Mosaic Education гэдэг YouTube дээр Mosabook Монгол хичээлүүд гэдэг плейлист дээр тавигдаж байгаа шүү. За өөр хэлэх юм гэвэл Facebook дээр Mosaic Education Монголд энэ Facebook руу та бүхэн чатаа хийлгэж болно. Тийм. Өөр зүйл гэх юм бол Mosaweb дээр та тусламж хүсэж болно. За бид танд туслах уу гэдэг вебсайт руу ороод тусламж хүсэхдээ дараа та асуудлаа биччихүүлдэг гэж хэлмээр байна. За энэ Zoom-ийн уулзалтан дээр жоохон асуудал гараад тэгээд та өөрийгөө хөө нэрийг шинээр хийгээрэй гэж хэлж байна. Жишээлх юм бол буруу нэртэй хүмүүс байх юм бол та нэрээ зөв болгоорой, гэж засаарай гэж хэлмээр байна. Okay, can I start? All right. За хэдүүлээ вебинар руу оръё. За ер нь бол айгүй олоодаа хэдэн өдрийн турш хэдүүлээ Mosaweb, Mosabook гэдээ ярьсан. За дахиад нэг давтаж хэлэх юм бол энэ Mosaweb, Mosabook-ийг ашиглах юм бол та бүх зүйлийг нэг зэгээс ашиглах боломжтой. За жишээлх юм бол өнөөдрийн хичээл дээр бол Mosabook-ийн медиа сангийг бол авч үзнэ. Тэгээд тэрэн дотор хэдүүлээ зургийг, бичлэгийг, бас тест, дасгал, сорилттой хэрэгсэл тоглоом. Тэгээ нэмээ 3-ын үзэгдлийн жишээлх юм бол бүр 1410-аас дээш байх жишээний тэгээд аудио. За энэ бүгдийг бол нэгийг зүгээр сэтвчлээд авч үзнэ. Түүнээс бол бүгдийг бол авч үзэх цаг өнөөдөр бол байхгүй. За мэдээж бас та өөрийнхөө компьютерийн материалыг ашиглаж болно, интернетээс материал хайж болно. За бас Монгол улсын сурагчдыг та Mosabook болон Mosaweb дээр ашиглаж болох байгаа шүү. За Mosaic компаниас гаргадаг дижитал агуулгуудыг болохоор сурагчдаар суурилсан бас цэцэрлэг, бэлтгэл анги, мөн 1-ээс 12 дугаар ангийн хичээлийн хүрээнд тохируулж иймэрхүү дижитал хичээлүүдийг бол бэлддэг байгаа. За цаашаа явъя. За хэдүүлээ өмнө харж ирсэн те медиа санг хаанаас Mosabook дээрээс олох вэ гэдэг. За хэдүүлээ энэ пиццаны слайсыг бол ер нь мэдж байгаа. Энэ доор одоо нэг жишээлбэл энэ ч байна. Медиа сангийн төрлүүдийг хэдүүлээ энэ ч харж байна. Агуу бол баруун захаас энэ пиццаны слайс харагдаж байгаа. За энэ дотроо та сэдвэр найгаа явчих болно. За энэ ч бол нөгөө физикч бол одоо ийм иконтой байх жишээний. Энэ бол ийм гэх мэтчлэн сэдвэр нь хайж болно. Агуу медиа сан руу оронгуудаа медиа сангийн төрлөөрөө хайж болно. За энэ бол жишээ нь 3-ын үзэгдэл байна, бичлэг байна, зураг байна, аудио, энэ хэрэгсэл. За энэ бол асуулт хариулт. Энэ бол дасгалын хуудас байна. За энэ бол цахим хичээл, ном, дасгалын дэвтэр, тэгээд PDF гэх мэтчлэнгээр. За цаашаа явъя. За хэдүүлээ видео санг яаж нэмэх үү гэдээ бас өмнө харж ирсэн. Гэхдээ дадлага болгоо дахиад шинээр хийгээд газ туршаад үзчихье. За та медиа сангийн бүх төрлүүдийг бол жижиг, том, зураг байдлаар оруулах боломжтой. За жишээ олгоод би 3D-гээр 3D үзэгдлээс газар зүй хичээлээр ямар нэгэн сэдв аваад хийчих гэнэ. За сэдвээ сонголоо. Газар зүй. Тэгээд одоо жишээлбэл энийг жижиг айконоор оруулж үзье. Дарлаа, чирлээ, ингээд байлгачлаа. За одоо ингээ харах юм бол 3D маань ингээ ороод ирсэн байна. За том айконоор болгохын тулд буцаж ингэж орлоо. Инглээ том айкон. За зургаараас оруулж болно. Энийгээ зургаар оруулах юм бол иймэрхүү харагдана. Одоо харж байгаахтай хэмжээг нь бол өөрчлөө явчихна. Тэгээ бүгд 3D гэсэн иконы логотой байгаа. За нэгэнд оруулсан юмныхаа шинэ чанарыг бол өөрчилж болно. Энийгээ дарлаа.
Одоо шууд дарангууд тотгошоо нь орж ин тэ. Ямар нэгэн зүйлийг сонгохдоо энэ доор байгаа сонгох гормыг дарж сонголоо. Баруун тал руугаа зарлаа. Шин чан руу дарлаа. Энийгээ иконых нь өөрчилж болно. За нэг иймэрхүү байдлаар та иконоо дараа нь өөрчилж болно шүү. За медиа сайн дотор бас та тухайн өөр төрлүүдийг интерактив байдлаар оруулж болно. За интерактив байдлаар оруулна гэдэг нь болохоор та дасгалын дэвтрээс шууд тэр зүйлийг онгойлгохгүйгээр ингээд шууд гарахад та тэр зүйлийг ажилуулж болно гэсэн үг. За энэ бичлэг, аудио, хэрэгсэл, эдгээр зүйлүүд болохоор интерактив байдлаар орж болно. За жишээ олгоод бичлэгийг хэдүүлээ интерактив байдлаар оруулъя. Яг адилхан энэчнээсээ интерактиваар оруулна. За тэгээ энийг ингээд чирээд авчиж байгаа. За. Тэс одоо сонгох гормоо унтраалаа. Буцаад арлаа. Интерактив бичлэгээ үргэлжлүүлэхэд энэ дээрээ дарангууд Everyone loves watching snowfall on a winter day. Ингээд бичлэгч бол таны дасгалын нэвтрээс шууд ингээд үргэлжлээ явчих байгаа шүү. За. За одоо хэдүүлээ Монгол сурагчдын талаар жоохон дуртнаа товчгоо яриа. За Монгол сурагчид бол ялангуяа мөвс хаягтай бас мэдлэг хаягтай багш нар дээр бол байгаа. За жишээлх юм бол та бол багш хүн бол mosaic teacher гэсэн ийм лицензтэй байх хэрэгтэй. Нэмээд Mongolian textbooks гэдэг лицензтэй байх хэрэгтэй. Сурагч бол mosaic student гэдэг лицензтэй байх хэрэгтэй. За лицензээ шалгахтаа бол хэдүүлээ Mozoweb дотроос ороод харчна. За би бол орцсон байгаа. За миний нэр дээр дарлаа. Миний лиценз гэж оронгууд та өөрийнхөө ашиглаж болох лицензүүдийг бол харж болно шүү. За нэг иймэрхүү байгаа. За дараагийн юмыг би Mozoweb дээр яаж монгол номнуудыг хайхыг харуулъя. Миний номнууд руу орно. Эндээс шүүлтүүр хайж болно. Гэхдээ та MN гэж бичлээ. Тэнгүүд чи боловсролын яамнаас гаргасан монгол сурагчдыг хааж болно. Агуу бол бүр наривчлаад Mongolia MOE гэж хайгаад тэнгүүд чи бас яг адилхан хайлт гарч ирж байгаа. За Mozoweb дээр бол монгол сурагчдыг бол иймэрхүү байдлаар хайж болж байгаа хэдүүлээ. За цаашаа явъя. За бүх монгол хичүүд бол ийм кодтай байгаа. MN гэдэг нь бол монгол, CHM гэдэг нь болохоор chemistry буюу хичээлийн төрөл байгаа. 11 гэдэг нь болохоор анги. Тэгээ нэг 4 оронтой код байгаа. Mongolia MOE гэдэг нь бол боловсролын яамыг хэлж байгаа шүү. За монгол сурагчдыг яаж Mozobook дээр хайх вэ гэдгийг харъя хэдүүлээ. Баруун талын цэгээс Media Library тэгэд номжоо болохоор ийм иконтой байгаа. Эндээс та бас адилхан MN гэж хайлаа. Тэнгүүд чинь монгол сурагчдыг гараад ирнэ. Тэгээ энийг хоёр дарж татаж авч байгаа шүү. Тэнгүүд за монгол сурагчгийн Mozobook дээр гаргаад ирж байгаа. Тэгээ доторхыг ингээд үзээ явчих боломжтой. За өөр ном татаад аваад байгаа. Жишээлбэл энэ байна. За одоо энэ нэг 3D хэмжээний улаан юм байна. За энэ бол дижитал хичээл, энэ бол зураг байна. Гэх мэтчлэн энийг бол та хэд мэдж байгаа бах тий. За энэ ном дотор өөрийн гэсэн өөрчлөлтөө оруулж болно. За яг энэ тухайн тохирсон сэдвтэй холбоотой 3D жишээлбэл хайж болно. За сурагчид бол ямар нэгэн дижитал агуулга хийхдээ дандаа жижиг айконоор оруулах хэрэгтэй. За энийг би жижиг айконоор сонголоо, дарлаа. Энд дээр чирч авчирлаа. За энэ ногоон бол миний оруулсан зүйл. Миний маусыг хараад яваарай. Тэгээд би нэг тодорхой хэмжээний нэг өөрчлөлт хийжээ. Доороос тодруулагч авлаа, шар өнгийг сонголоо. Би нэг текстийг ингээд тодруулчих чам. За энэ хийсэн өөрчлөлтөө би хадгалж болж байгаа. Хадгаллаа. Хадгалангууд чинь энэ өөрчлөлт чинь ингээд орчиж байгаа. За одоо ингээд ийшээ ороод харах юм бол гуудсуудаа харчин, агуулга энэ чи харчин, нэмэлтүүд маань энэ чи байж байна. За дараа нь болохоор давхаргаа харуулъя. Одоо энэ миний хийхээс өмнө оруулсан
дижитал агуулгууд маань энэ байгаа. Mongolia MOE нэмэл гэсэн. Тэрэн дээр даруул эдгээр байхгүй болчихно. Тэгээд миний хийсэн ганц өөрчлөлт бол энэ байсан. Тэгээд ингээ ороод ирчихэв. За энэ бол миний өөрийн гэсэн давхар байгаа. Тэрийг юу гэдгийг нь бол харуулъя танд. За нийтлээ хуваалцахыг сонгох юм бол Мөнгөн заяа Ганбаатарын давхар гээ гарч ирж байгаа тийм ээ. За энэ бол би яг энэ номон дээр бол өөрчлөлт оруулаагүй. Би зөвхөн өөрийнхөө давхарганд ингэж өөрчлөлтөө хадгалж байгаа гэсэн үг. Тэгээ мэдээж та нэг хувийн аккаунт дээр юм уу бусад бүлгүүдтэйгээ хуваалцах болно. Тэгээд Mozilla дээр байршуулж болж байгаа шүү. За өөр цаашаа явъя. За медиа сан дотор бол айгүй олон зүйлийг тийм олон материалыг шүүх. Can you unmute the sound? Thank you. Медиа сангийн шүүлтийг яаж хаах вэ гэдгийг хэлүүлээрэй тийм. За медиа сан тэгээд зураг аудио хэрэгсэлгээд энэ хаажууд байгаа. За энэ агуулгууд болохоор та нар бүхэн сэдвээр найж болно, бас ангиар найж болно. За яг видео юм уу 3D үзэгдэлээр арай өөр байдлаар хайх боломжтой. За видео бол та монгол видео хайж болж байна. Англи хэлтэй видео хайж болж байна. Аггүй бол монгол хадмалтай видео хайж болж байна. 3D үзэгдэл болохоор өөрсдийн гэсэн шүүлтүүртэй. За энэ шүүлтүүр нь болохоор арай ондоо. За яагаад тэгэхээр 3D үзэгдлийн дотроо янз бүрийн тийм хэрэгсэлтэй. Тэрний үгээд гэхээр монгол 3D байж болно. Монгол хэл дээр байгаа. Аггүй бол хүүрнэл анимашн агуулсан 3D гэж болж байгаа. Үгүй бол асуулт хариулттай, үгүй бол тоглоомтой. 3D дотор бүр тойроо алхаж болдог тийм 3D байгаа. Үгүй бол тэр модель дотроосоо бүр объектыг ялцлын дэвтэрлүүгээ чирч авчирдаг 3D бас байна. Тэгээ мөн цаг хугацааны аялал агуулсан гэдэг иймэрхүү төрлийн 3D-нууд байгаа. За тэрийг та шүүлтүүр хийгээд яг өөртөө эрэхтэй 3D-г олж авна. За энэ хоёрыг болохоор сэдвээр нь бас хайж болж байгаа шүү. За энэ бол 3D үзэгдлийг яагаад ашиглавал зөв юм бэ гэдэг талаар яриа. За жишээлх юм бол та нэг сэдв зааж илаа гэж бодъё. За тэр сэдвийн загварыг заавал одоо анги дээр чирч авчих шаардлага байхгүй болж байгаа. Одоо 3D үзэгдлийг бол ингээд томруулж болно. Яг бодит юм шиг ингээд үздэг. Тийм болохоор одоо ингээд бодит амьдралаас илүү зүйлсийг сурагчтай үзүүлэх боломжтой болж байгаа. За тэгээд та өмнө харсан багтай Mosaic 3D application гэдэг. За энийг болохоор одоо Mozobook татгаар автоматар татагдсан байдаг. Утсан дээр юм уу таблет дээр үзэж байгаа тохиолдолд та энийг Mosaic 3D гэдэг App Store-оор татах хэрэгтэй байгаа шүү. За 3D CIS гэж юм байгаа. Хэдүүлээ нутагшаа орж харъя. 3D CIS маань болохоор Mozobook модны Mozoweb дээр байгаа бүх 3D-г ингээд ороод ингээд бүр ингээд юу шиг library шиг номын сан шиг ингээд орцсон. Тэгээ ингээд дотроо ингээд англилтай ингээд явчтай. Орчин үегээд орох юм бол яг энэ англил багтаах 3D-нуудыг та ингээд үзэх боломжтой. Тэгээ энэ 3D CIS маань болохоор хэрэгслийн нэг төрөл. Та хэрэгслийг хаахтаа ийшээ орлоо. Алхны зурган дээр дарлаа. Тэгээд энэ чинь 3D CIS гэдээ хайчих. Энэ. За 3D үзэгдлийн дэлгэрэнгүй яриа. За түрүүний хэлсэнчлэн та 3D-г бол шүүж хийж болно. Тэгээ 3D-ийн дотор маш олон CIS-тэй, дээд CIS-тэй, түргэн CIS-тэй, бас доод CIS-тэй байгаа. Жишээлх юм бол энэ icon бол дасгал зохиог, энэ бол асуулт хариулт. Энэ бол нөгөө анимашнтэй тий. Энэ болохоор энэ дэлгэцийн зурагтай болохоор дотор байгаа мэдээллийг ингэж уншиж өгдөг хүүрнэлтэй анимашн. Хэрвээ та ийм icon харах юм бол энэ бол зүгээр энгийн анимашн байгаа шүү. За нөгөө цаг хугацааны аялал чинь байна, тойрон алхах чинь байна. За хамгийн энэ 3 дахь нь болохоор хүлэгт тоглоомууд байгаа. За энэ бүгдийг хэдүүлээ яг 3D дотроос орж байгаад харъя. За хэдүүлээ нэг тойрон алхах функцийг яаж харах уу гэхээр медиа сан руу орлоо, 3D-гээ сонголоо. Шүүлтүүр дээрээ
тойрон алхахаа сонгоод тэнгуут чи ингээд дандаа барилга байгууламжийн 3D-нууд гарч ирж байна. За барилга байгууламжийн 3D та дотор нь ороод өөрөө тойрон алхаад явж болно. Өнөөдрийн сонгосон 3D маань бол Acropolis буюу алхын. Хэдүүлээ өнөөдөр Грекийг жоохон харна. За ингээд дарлаа. 3D бол жоохон бас удаж орж байгаа. Гэхдээ болно. It's taking a bit of time now. The internet is bad or not? It's fine. Okay. Okay. За хэдүүлээ харсан тийм ээ. За дээдлийн хэсэгт бол та ингээд дуу байна. Энийг онгойлгож болно. Хааж болно. За энэ бас яг адилхан. Энийг онгойлгох юм бол та дуу бас тавьж болно. Иймэрхүү байдлаар. За үсэг нь болохоор шошгоны горим. Дарангууд чи энэ үзэгдлийн маань нэрнүүд ингээд гараад ирнэ. За энийг төр зур хаачи. Одоо ингээд 3D чи ингээд эргээд байна да. За энэ бол автомат эргүүлэгч байгаа. Энэ айкон дээр дарна. Тэгэх юм бол зогсож байна. За зогсож байгаа мэдээж энийгээ томруулаад, ойртуулад бүрөөс харах боломжтой. За өөр 3D руу орох юм бол энэ бол та урьдчилсан байдлаар энэ үзэгдлийг бол харж болж байгаа. За Acropolis дээр орж байгаад юм харуулъя. За шошин горимыг ярьсан хэдүүлээ. За энэ бол зөөж авчирдаг пункт. Гэхдээ дараагийн 3D дээр харна. За жишээлх юм бол энийг 3D-ийн энэ үзгэн дээр дарж агаад нэг юм өөрчлөлт хий тийм ээ. Ингэж өөрчлөлт хийсэн дараа. Окей. Тэгээд энэ дээр дарангуудаа. За. Жохо удаад нууцлаарай. За энэ камерны зурган дээр дарлаа. Тэнгүүчиндээ 3D дотроос скриншот буюу дэлгэцийн акшн бол авах боломжтой. Энэ хоёр дахь товчлуур дээр дарангууд чинь зургийг амжилттай орууллаа гэнэ. За энэ зураг байна тийм ээ. За 50-наас хэдүүлээ дахиад 3D рүү орж байгаа. За энэ үсэг нь болохоор мэдээллийн самбар байгаа. За энэ тухайн 3D үзэгдэл дотор ямар мэдээлэл за энэ үзэгдлийн талаарх нэмэлт мэдээллүүдийг бол энд бичсэн байгаа. Тэгээд хэрвээ энэ товчлуур дээр дарах юм бол энэ 3D үзэгдэлтэй холбогдох өөр агуулгуудыг бас харж болно. Энэ дотор 3D байна, дижитал хичээлээс бичлэг бас дотор нь байгаа. За энэ дөрвөлжин рүү орох юм бол нөгөө түрүү харсан 3D зэсийг нээн тэрнээс өмнө таныг тийм үгүй юу гэж асууна. За ямар нэгэн 3D үзэгдэл хэрэгсэл тоглоом дотор та асуултын нэмэр дээр дарах юм бол заавар нь гарч ирээд та өөрөө яаж энийг ажилуулахыг бол уншиж болно. Дэлгэрэнгээр. За энэ бол мэдээж тохиргоо. Өмнө нь хэдүүлээ харж исэн. Энийг хэдүүлээ Монгол руу шилжүүлж болно. Тэгээ өөр янз бүрийн тохиргоо бол байгаа. За энэ ч болохоор нөгөө түргэн зэчин байна. Текст байна, шошгоны горим байна, асуулт хариулт байна. За эдгээр бол яг энэ дээр харсан зэсүүд маань байна тийм ээ. За тэгээд хэдүүлээ цаг хугацааны аялал руу оръё. За одоо юу харж байгаа нөхөр энэ Афин хот одоо яг ямар байгаа? Энэ бол Афины балгасан энд одоо ямар байгааг харж байна хэдүүлээ. Тэгээ ингээ энэ дээр дарах юм бол өмнө ямар байсан талаар ингээд модель хийсэн. Загварыг ингэж харж болж байна. Тэгээ ингээд энэ дөрвөн юм сэдвтэй гэх мэтчлэн. За анимашн руу орох юм бол үсгээ дарлаа. Акрополисууд нь эртний Грекийн хот улсуудад чухал байр суурь эзэлдэг байв. Эдгээр цайзыг полисын төв хэсэгт хамгаалахад хялбар газар барьдаг ба хотыг За гэх мэтчлэн энэ мэдээлэл дотор байгаа энэ текстийг энэ дэлгэцтэй анимашн руу оронгууд ингээд хүүрнэл болгож танд ингэж ярьж өгнө. Ийм болохоор хичээл дээр үзүүлэхэд бол маш зүйтэй. За энийг тойроо алхах руу хэдүүлээ орж үзье. За одоо хэдүүлээ юу харж ирэх хэрэг нэг энэ дугуй юм байна те. Энэ дээр ирээд дарах юм бол би ингээд дотор нь ингээд 3D дотроо хөдлөөд явах боломжтой. Ингээд.
За энийг болохоор хэдүүлээ ингээд хөдөлгөөн явна тийм ээ. Хоошоо эргэж болж, дээшээ харж болж, хажуу тийшээ хийж болж, доошоо бас харж болно. За гих мэтчлэн. За энэ бол нэг удирдлагын төрөл. Агуу бол би нэг цэг сонгоод тийшээ явж болно. За цэгийн хоёр дарлаа. Тэнгүүд чинь нэг шар юм байна да. Тийшээ бол миний одоо би очно гэсэн үг. За мэдээж энэ 3D үзэгдэл бол VR шилтэй холбогддог. Тийм болохоор та шилээ зүүж агаад 3D үзэгдэл дотроо өөрөө хасгаж явах боломжтой байгаа шүү. За тэгээд ингээд дотроо ороод афин дотор яг ямар байсныг одоо ингээд өөрөө халахад явах боломжтой. За өөр хэлэх юм гэх юм бол 3D үзэгдэл дотроос та дасгал үүсэх боломжтой. За дасгал үүсэхдээ та тухайн дасгал үүсгэж байгаа үзэгдэл рүүгээ заавал орох ёстой. За жишээлх юм бол Palace Afina руу оръё. Энэ хоёр дахь юу руу дарангууд чинь шошгонууд байна те. За шошго бас дээрээс нь энэ нэг asterisk буюу ийм юм дарангууд тайлбар гарч ирж байгаа. Энэ хоёр байсан тохиолдолд хослуулах дасгалыг хийх боломжтой. За шошго байгаа л бол та нэг удаагийн сонголт бас шошглох дасгалыг хийж болно. За өөр чинь Parthenon огтлол. Энэ бол нэг иймэрхүү байна. Зөвхөн information button байх юм бол та дутууг нөхөх дасгалыг хийж болно. За тэгээд текстээ сонголоо. Тэгээд асуултаа үүсэнгүү таны энэ шинээр цонх гарч ирээд ингээд дасгалуудаа үүсгэх боломжтой. За энэ бол ингээд дутууг нөхдөг дасгал. Parthenon. За тийм одоо харж байгаас тийм ээ. Энэ одоо дээдс нь бол ингээд үзэгдэл болгон дээр өөрчлөгдөж байгаа. Тэгээд энэ болохоор I button байгаа учраас дутууг нөхөх дасгал бол хийх боломжтой байна. Palace Afina-аас би нэг удаагийн сонголт хийж үзье. За иймэрхүү байдлаар. Шошгодлох дасгал болохоор энэ нөгөө нэг жирж авчирдаг дасгал маань үүсчихэж байгаа. За нэг тиймэрхүү байдлаар та 3D-гээс дасгал өөрөө үүсгэж болно. За 3D дотор цаанаас нь ингээд хийгдсэн асуулт хариулт байдаг. Тэрийг та энэ доороос асуулт хариултаас хийж болно. Агуу бол эндээс харж болно. За энэ дээр дарах юм бол цаанаас нь ингээд хийгдсэн асуулт хариулт гарч ирж байна. Одоо нүдэн дээр дарах юм бол та дахиад өөр асуултын хувилбарыг олох боломжтой. Тэгээд энэ дээрээ дараад шууд шалгаад явах боломжтой. Тийм. Энэ бол би буруу хариулсан байна. Цаашаа дарлаа. Дахиад дарлаа. Буруу хариулсан байна. За гих мэтчлэн. За энэ асуулт хариултыг та бас дасгалын дэвтэр рүүгээ оруулах боломжтой. Энэ дээрээ сонгогдсон байгаа. Хоёр дахь товчлуур дээрээ дарлаа. Асуулт хариулт маань үүсэхдээ гарч ирнэ. Тэгээд асуулт хариулт үүсэнгүүт нөгөө 3D дотор байгаа энэ асуулт чинь яг энэ гараад ирсэн маа. Эмэгтэй хүнийг дүрсэлсэн гээд. За ийм байдлаар та 3D-гээс дасгалуудыг хуулж авах боломжтой. За өөр юм. За дараагийн юм маань болохоор энэ 3 дахь товчлуур. Зарим 3D-нууд нөгөө тоглоомтой байдаг гэж хэлсэн тийм ээ. За тийшээ орж үзээдээ. Дарангууд ингээд board games гэж гарч ирнэ. За монголоор бол хөлөг тоглоомод гэж хэлдэг. Энийг болохоор багаар тоглох боломжтой. За энэ маань болохоор 3D дотор байгаа бүх мэдээллийг ингээд оруулчихсан. Тэгээд жишээ нь ангийн хүүхдүүдэд та багт хуваа гэж бодё те 2 багаар. Тэгээд одоо тоглоомоо сонгоно. За жишээлх юм бол ийм. Тэгээд энэ уралцдаг тоглоом байна те. За тэгээд энэ тоглоомыг тоглохын тулд заавал асуултанд хариулах хэрэгтэй. За энэ дээр дарангууд чинь асуулт маань гарч ирж байгаа. За би одоо зөв хариулах юм бол миний машин бол урагшлана. За дахиад буруу хариуллаа. За иймэрхүү байдлаар та анги танхимдаа хүүхдүүдийг багаар нь ингээд тоглуулах боломжтой. За 3D-г зөөж авчрах мөнгө зэгдүүлээрэй те.
За энэ бол хүний бие одоо модель байна. Энийг би бол 3D-гээс авсан. За энэ 3D-гээс аваад зөөж авчраад тэгээ эргүүлэх юм функцийг нь тавиад өгсөн байгаа. За энэ бол хүний чихний нэг хэсэг байна. Тэрийг болохоор 3D дотроос нөгөө зөөж авчих энэ функцээс бол хийж хийх боломжтой. За хэдүүлээ дасгал болоо 3D-г яаж зөөх үү дээр чихний 3D-гээс хэдүүлээ харъя. Эхний үзэгдэл дээр нөгөө нэг айкон ч байхгүй юм тий. Тэгээд цаашаа өөр үзэгдэл рүү оронгууд гарч ирж байгаа. За одоо би энэ чихний яг энэ гадаад чихийг энэ товчлуур дээр дарлаа. Дарангуут чи зинхэрийн хүрээ гарч ирж байгаа. Тэнгүү чи энэ товчлуур дээрээ дарлаа. Ийшээгээ чимж авчирна. За нэг тиймэрхүү. За чихний асууд гэд орлоо. Энд би дахиад энийгээрээ чирээд авчирчих боломжтой. Дарлаа, тэмдэглүүгээ орууллаа. За хэдүүлээ одоо ингэж орчиж байгаа. Яаж эргүүлэх вэхээр хоёр сонголт байгаа. Эхнийх нь та товчлуур энэ объектээрээ дарлаа. Эргүүлэхийг дарлаа. Тэнгүү чи эргэх чинь. Үгүй бол сонгох гормон унтрааж агаад энүүгээ томруулж болно, жижигсэж болно, эргүүлж болно. За нэг иймэрхүү байдлаар та 3D-гээс объектыг зөөж авчих боломжтой. За дараа нь болохоор хэдүүлээ тоглоомын функцийг харъя. Зарим 3D маань болохоор тоглоомын функцтэй байдаг. Гэхдээ энэ бол нөгөө хөлөгт тоглоомоос бол ондоо. Яагаад гэвэл та дотор нь тоглоом маань 3D дотроо байж байгаа гэсэн үг. За энэ бол динозаврын 3D үзэгдэл байгаа. Ийшээ дарах юм бол нөгөө уншдаг анимашн ч юм гарч ирнэ. Tyrannosaurus Rex, товчлбол T-Rex нь дарангуйлагч гөрүүл гэсэн. За иймэрхүү байдлаар. За энчээ дарах юм бол хүүрнэл байхгүй. Зур 11 секундын анимашн бол байгаа. За нөгөө тоглоом чи энд байна. Дууг нь уучлаарай хаалаа шүү. За энэ бол 3D дотор цаанаас байдаг тоглоом. Би энийг бол айгүй хөөрхөн болгоно сонгосон. За тоглоом иглүүлэхээр дарна. юм уу D дээр дарж агаад хөдлөнө. За ингээд хоошоо урагшаа. Тэгээ space нь болохоор ийм. Нэг иймэрхүү дахиад иглэж болно. Иймэрхүү байдлаар хүүхд чинь хичээлээс уйдах юм бол 3D үзэгдэлтэй ийм хөөрхөө ингээд тоглох боломжтой. За хэдүүлээ цаашаа вэ. За нэг мэдлэгийн граф гэж байгаа. Нэгэнд хэдүүлээ 3D ярьж байгаа юм чинь. Нэг хэрэгслийг би танаар танилцуулмаар байна. За хэрэгслийг бол бас өөр аргаар хайж болно. Ийш орлоо, алах руу. Тэгээд хэрэгсэл дундаасаа та мэдлэгийн граф гэд хайна. Одоо энэ чинь шууд гараад ирсэн байна. Ийш орж харъя хэдүүлээ. За тэнгууд чинь нэг 3D-ийн нэг холбоосууд явж байгаа. За энэ дундаас та молекул гэд хайж болно. Ямар ч хамаагүй сэдвэр. Тэнгууд чинь холбогдолтой 3D маань ингээ гараад ирж байгаа. За би энийг жишээлх юм бол сонголоо. Тэгээ хаалаа. Тэгээ нөгөө юм байна те молекул дасгал нэг. Тэр нь молекул дасгал хоёртой холбоотой ч юм уу. За эднэр маань болохоор миний сонгосон сэдвтэй холбоотой 3D-нууд гарч ирж байгаа. За би энэ дээр нэг дарах юм бол 5 сонголт байна тий. За энэ бол 3D-ийн мэдээлэл байна. За энэ бол яада 3D-ийг харж болж байна. Ийшээ орох юм бол та энэ 3D-ийг дуртай зүйлс рүү оруулж байна гэсэн үг. Тэгээ энэ үг нь эндээс шуудан 3D-га тоглуулж болно. Энэ нь бол ангиллууд байна. Ангиллууд руу ороод ингээд харъя. Энэ 3D маань болохоор органик хийм багтж байна. Хүний биед багтж байна. Органик бус хиймд багтж байна тийм ээ. Ийм ангиллтай байна. За нэг тиймэрхүү. Энэ 3D-г таваас бас хуваалцаж болно. Иймэрхүү зүй аргаар ийшээ орох юм бол та мэдээллийн одоо 3D цэс рүүгээ ингээд буцаад орж ирж байгаа ш. 3D цэс рүү орж байгаа. Тэгээд энэ 3D цэсээсээ буцаад энэ мэдлийн граф руу орж болно. Тийшээ орохдоо энэ нэг юм цэг байгааз нэг наш шиг хэлбэртэй. Ийшээ дарангууд чинь буцаад нөгөө мэдлийн график чинь гараад ирж байгаа. За нэг иймэрхүү холбоос байна.
Үнийг дараантаа гэртээ ашиглаж үзье гэж хэлмээр байна. За хэдүүлээ захим хичээл рүү одоо оръё. За Mozo Web дээр захим хичээлийг та харж болно тийм ээ. Одоо ингээд хэдүүлээ Mozo Web-ээ асаач л та. Тэнгүүд чинь захим хичээлээ энэ чинь шууд байж байгаа. Тэнгүүд ингээд та хичээлээр харж болно. Үгүй бол ангиар нь ингээд хараа явчих болно. Тэгээд захим хичээл дээр нэг дөрвөлжин лого байна та. Энэ лого ийшээ оронгууд чинь хичээлийн төлөвлөгөө харагдана. Буюу одоо яаж энэ захим хичээлийг хайх вэ? Зөвлөгөөр өгсөөр та хайж болно тийм ээ. За энэ нэг юм шар юм байна да. Энэ бол холбогдох анги харагдаж байна. Энэ бол 7-оос 12 байна. Энэ бол 12 дугаар анги байна. За энэ бол 7-оос 12 байна. Гэх мэтчлэн та Mozo Web дээр захим хичээлийг хайх боломжтой. За захим хичээл нь болохоор Mosaic Education-ы одоо сурах хүчийг зориулсан интерактив агуулгатай захим хэлбэрээр ашиглагддаг юм сургалтын материал гэж хэлж болно. Захим хичээлийг ашиглах юм бол та сурагчид чинь ерөнхийдөө бие дагаад эсвэл багаараа мэдлэг авах боломжтой. Тэгээд тэр мэдлэг нь одоо жишээлбэл голцоо цогц мэдлэг байж болно. За захим хичээлийг та интерактив самбар дээр зааж болно. Аггүй бол утсан дээрээ, аггүй таблетэн дээрээ шууд хараад явах боломжтой. За би энэ захим хичээлийн гарын авлагыг бол материалд оруулж өгсөн. Та үүнийг гэртээ дэлгэрэнгүй уншаарай гэж хэлмээр байна. За энэ бол захим хичээлийн бүтцийг тайлбарласан захим хичээл байгаа. За ингээд доош ороод уншиж үзээрэй. Хэдүүлээ цаашаа явъя. За захим хичээлийн бүтцийг ярихад бол ерөнхийдөө бол танилцуулгаас эхэлнэ. Тэгээ нэг сэдвт яг холбогдох нэг гол асуултуудыг тавьсан байдаг. Дараа нь ийм сурагчийн болон агуулгын айконууд, хэрэгслийн айконуудыг бол оруулж өгсөн. Хэдүүлээ тэрийг Монгол сурагчдын дээр үзэхээр яг зэрэгцээд харуул илүү ойлгоход амар болно. Тэгээд доош нэгдэх цэс байгаа, асуулууд байгаа. Мөн суурьсан дасгалууд байгаа. Адаас хичээлийн төлөвлөгөө гэж байгаа. Түрүү нөгөө Mozo Web дээр би нэг айкон яриадсан да энэ чинь бол тэр байна. За Монгол агш нар маань өөрсдөө Mosaic-т зориулж Монгол захим хичээлүүдийг бол хийсэн. Өнөөдөр бол 2 жишээг авч үзнэ. Тэгээд би бас бусад багш нарын хийсэн бүх захим хичээлийн нэрийг энэ орган дээр бичсэн байгаа. За нэгддээ бол нийт 14 захим хичээлийг бол манай Монгол багш нараар хийсэн байгаа. За таньдаг багш байх юм бол та үүнээс харж агаад сонирхож үзээрэй гэж хэлмээр байна. За эхнийх нь орж харах юм бол энэ бол мэдлээ сургуулийн Мөнхөгийн Ганбаат гэдэг багш хийсэн захим хичээл. Хэдүүлээ энийг уулзны харагдахад бэлэг цуваах гэд харчээ. Тэнгүүтээ буцаад нөгөө слайд руугаа очижээ. Энэ байна. За одоо эхний хэсэг бол танилцуулга тийм ээ. Одоо ингээд харах юм бол нөгөө асуултууд ч юм байна. Сэдвт холбогдох асуултууд. За энүүн дээр дарангууд цаашаа яг тухайн сэдв рүү орж эхэлж байна. За дахиад өөр нэгэн дээр дарангууд 4 дахь сэдв рүү шууд орж байна юм аа. За нэг иймэрхүү байгаа. Тэгээд энэ захим хичээлүүд дотроо маш олон дасгалтай. За жишээлх юм бол энэ бол та сурагч ганцаараа хийх дасгал байна. Одоо энийгээ өөрхөн чирээд авчирчин. За би буруу хийгээд юм шиг байна. Одоо иймэрхүү тийм ээ. За доош харах юм бол энэ захим хичээлтэй холбогдолтой өөр медиа төрлүүдийг харж болно. За энэ бол захим хичээлийн икон. Энэ бол 3D икон байх жишээ. За ингээд доош явах юм бол энэ бол багаараа хийх дасгал байна. Багаараа энэ асуултууд нь ингээд хариулаад ингээд шууд үр дүнгээ харах боломжтой. За ингээд доош явах юм бол энэ нөгөө нэг доош нэгдэх цэс чиглэл байна. За ингээд захим хичээлээ судасныгаа дараа энэ хариултаа ингэж харах боломжтой. За мэдээж энэ дотор бол нөгөө суйрлуулсан дасгалууд нь байна. Гэх мэтчлэн байгаа. За ирээд физикийн багш хүн байвал та энэ атомын бүтэцтэй холбоотой Резерфордын туршилтыг та ангидаа тавиарай гэж хүсэж байна. Дараагийн 3D захим хичээл чинь бол инкватор огшон бичсэн
хойд цэнхрийн агуу байгаа. Энийг ийшээ чирч авчирна. Тэгээд буцаад нөгөө слайд руугаа орлоо. За энэ бол Монголын хойд цэнхрийн агуугаар хийсэн захин хичээл. Та нэг түүхийн хичээл дээр тавьж болно. За нөгөө нэг асуултууд чи бол энэ дээр байна. Хойд цэнхрийн агуу хаана байрладаг вэ? За дарангууд доошо очиж байгаа. За мэдээж багаар хийх дасгал 3D YouTube-ийн бичлэг байна. Зургууд байна. Зургийн сан байна. За тэгээд энэ бол 2 дахь сэдвэн эхэлж байна. За нөгөө нэг доош нэгдэх зэсч бол энд иймэрхүү байдлаар байна. Асуултууд тавилаа, доор нь хариулт нь байна. Цаанаас өгсөн асуултууд энд байна. Тэгээд судалгаа хийгээрэй гэдэг нь. За энэ нь болохоор дарангууд ингээд гарч ирэх хэвээр. Энэ зургийн сан байна. За гэх мэтчлэн та хойд цэнхрийн агууг бол түүхийн хичээлээр тавьж болж байна. За өөр 2 захин хичээл маань болохоор оюун биелэг багшийн бичсэн төв боловсруулах байгууламж. Захин хичээлийн икон бол энд байгаа шүү хамгийн ихнийх. Энэ монгол хэл рүүгээ солироо төв байгуулах энэ төв боловсруулах байгууламж. За энэ болохоор мэдээлэл зүйн хичээлээр хийсэн компьютерийн цэцэг тайлбарлсан дижитал хичээл байгаа. За өөр нэг бас физикийн хичээл байна. Хатуу биеийн даралт. Энийг бол хин чимээг багш хийсэн. Ингээд хайгаад энэ захин хичээлийг хичээлдээ ашиглаарай гэж би танарт уриалж байна. За хэдүүлээ цаашаа явъя. За эргээдээ бол захин хичээлийн талаар бол иймэрхүү мэдээлэл авахд болж байгаа. За одоо хэрэгсэл тоглоом бас сорил руу орж эхэлнэ. Түүнийг хэдүүлээ Moza web дотроос яас хараад байдгүй. За ингээ орж ирж байгаа. Захин хичээл яг хажууд нь нөгөө хэрэгсэл чинь байгаа. За хэрэгсэл маань болохоор энэ ч ингээ гараад ирнэ. Бас мэдээж ангиар сэдвээр хайх боломжтой. Алхны зурган дээр дарах юм бол 86 хэрэгсэл маань ингээ сонгогдож байгаа. За буцаад сонгож болно. Тэгэнгүүт чинь одоо ерөнхий сэдв нь гараад ирж байгаа. За энэ морины зурагтай нь болохоор тоглоом 36 байна. За тэгээд 196 асуулт хариулт бас байгаа. Тэр нь болохоор богино хэмжээний сорил байгаа. Мозаикээс хийж өгсөн. За видео бас зургийн талаар ярих юм бол ярьж болно. Гэхдээ тэрийг хэдүүлээ зүгээр энэ бол нэг хэрэгслийн төрөл байдлаараа ярив. За үүнийг та хэрэгсэл рүүгээ орлоо. Видео сан гэж хайлаа. Тэгээд зургийн сан гэж байгаа. За яг нөгөө түрүүний хардаг шиг 3 дийцтэй бол яг адилхан байгаа зү харж байгаа бах тийм. Одоо энэ бол холбогдолтой англиар хийсэн видеог ингэж яг номын сан шиг бол хийж өгсөн хэрэгсэл байна. Зургийн сан бас та өөрөө хийж болно. Өөрийнхөө нэг зургийн цуглуулгыг хийгээд зурагчтай дасгал үүсгэх боломжтой. За хэдүүлээ энийг хийж үзье. Зургийн сан. Эндээс та зураг хийж болно. Зураг хийнгүүт чи медиа сан руу зураг гарч ирэх ёстой. За ингэж чирээд дахиад өөр зураг хийгээд ингээ хийх боломжтой. За шавъя. За хэрэгслүүдийг болохоор 4 ангилж болно. Яагаад тэгэхээр Moza web booking media сан дээр аягүй олон хэрэгсэл байгаа. Дүрслэн үзүүлэх хэрэгсэл байж болно. Чадвар хөгжүүлэх хэрэгсэл байж болно. Хүүхдүүдийн мэдлийг давтах, дадлах хийх хэрэгслэж болно. Агуу virtual туршилтыг хэрэгслээрээс үзүүлж болно. За эхнийх нь болохоор хэдүүлээ үзье. За энэ бол оптикийн сан байна. Физик хичээл дээр. За энэ туршилтыг бол та энэ хэрэгслээр хэрэгслүүдийнхаа ямыг сонгоод ингээд өөрчлөхөөр юу болж байгаа гэдгээ сурагчдаа тайлбарлах боломжтой болно. Тэгээд гэрлийн солиод ингээд юу болж байгаа гэдгийг. Тийм болохоор энэ хэрэгсэл маань бол virtual туршилтын нэг жишээ болж байгаа. За энэ болохоор үржүүлэхийн үрд тийм ээ.
анги дээр сурсан үржүүлэх юм математикийн хичээлийг ингээд сурснаа энийгээ давтах боломжтой гэсэн байна. Одоо энэ аль нэг сонгох юм бол иймэрхүү гарч ирж байна. 9-ийг 3 бол 3. Тэгвэл өөр ямар бичлэгээр хийх нь бол ингэж гарч ирж байна. За альмаар үзүүлэх юм бол ийм байх жишээ нь. Ингээд. За энэ маань дадлага хийх рүү орж байгаа. За бас шатрын холбогдолтой хэрэгсэл байна. Шатрын холбогдолтой хэрэгсэл бол ийм даалгавартай байж болно, шатрын өргөтэй байж болно, бас задлан шинжлэх байж болно. За эхнийхээ сонгох юм бол дасгалынхаа хэр зэрэг хөнгөн, дунд зэрэг хүнд асуултууд байх гэдгийг сонгоно. За хүнийг сонгоод эхлүүлээ. Эхлүүлэнгүүт монгол хэл дээр одоо энэ шатарчин ямар юм хийхээ харж бодно гэсэн үг. За нэг иймэрхүү байдлаар за энэ хэрэгсэл маань мэдээж чадвар хөгжүүлэхөөр орж байгаа. За энэ бол хөгжмийн зэмсгүүд байгаа. За энэ бол зураг нь хажуудаа байж гэн, нэр нь энэ чинээ байж гэн. За энийг би ингэж онгойлгоод дууг нь нэлээ багаар одоо нэг хэрэгсэл авъя л та. За жишээлх юм бол Монгол хэрэгсэл бол байдаг. Морин хуураас байх хэвээр энэ ч байна. За энийг та тоглож бодно. За нэг иймэрхүү байдлаар манай Монгол бас хөгжмийн зэмснүүдийг энэ хэрэгсэл дотроос та ашиглах боломжтой. За энэ болохоор илүү дүрслэн үзүүлэх учраас би энэ англи руу оруулж байна. За хэрэгслийг дэвтэрт оруулж болно. Тэгээ бас интерактив байдлаар оруулж болно. За хэдүүлээ нэг хэрэгслийг яаж дэвтэрт оруулахыг харъя. За би хэрэгсэл дотроос албартнуудын танхим гэдэг хэрэгслийг олоод энэ том айконоор оруулах юм байна. Дараа нь би тэрийг нээгээд ямар нэгэн өөрчлөлтийг оруулаад тэндээсээ би нэг монгол хүнийг олоод энэ тэгшүүн зөгтөд зургийг оруулах хэрэгтэй юм дасгал байгаа. За хэрэгсэл нэгсэн ийш ордоо альта устгалаа. Энийг би том айконоор сонголоо. Ийшээгээ чирч авчирч байгаа. За тэгээд энийг онгойлголоо. Эндээсээ би үнээр нь хайж болно. Энэчнээсээ аггүй бол нэр их өргөтэй ингээ хайгаа явж болно. Зураг нь бол энэ гарч ирнэ. Хэрэг би Монгол тугийг сонгох юм бол бүх Монгол албартнууд маань ингээ гараад ирж байгаа. За баогийн лавгсуур ингээд би ингээ орох юм бол би нэрийг харж ин төрсөн онсорыг харж ин тийм. Монгол ардын уран зохиолч байна. Би тэрнийхээ зургийг би энэ тэгшүүн зөвт рүү оруулахын тулд ингээд дарчин. Хажуу тийшээ тийм. Хөдөлгөлтөө. Тэгээд ингээд зургийг та дасгалын дэвтэр рүүгээ ингээд чирч авчирч болж байгаа. За цаашаа явъя. Хичээл дээр яг уу диаграм хийх нөхцөл гарч ирдэг тийм үү? Тийм хэрэгсэл бас байгаа. За энэ бол диаграм гэдэг хэрэгсэл энэ ч байна. За ийшээ идэл орж үзэх юм бол ямар юм гарч ирээ гэхээр энэ ч бол нэг жишээ диаграмууд байна тийм. Одоо ингээд сэдвэр хийсэн. За энэний ол мэдээллийг Википедиагаас юм уу интернетээс авсан байгаа. За ирээд та ямар нэгэн график руу ороод энэ цаанаас ингээ өгөгдсөн. Ийшээ ороод илүү өөр та график үзүүлж болно. За доор энэ хэсэгт бол оноор явуулж байна. Энэхийн бол усаар явуулж байна. Тэгээ оноо болохоор ингээ өнгөөр ялгцсан. За ийшээ орох юм бол та хэрэгслийнхаа өнгийг бол өөрчилж болно. Иймэрхүү байдлаар. Агуу алта энэ диаграмыг бас өөрийнхөө хуваар тоог нь бас ингээд өөрчлөөд яах боломжтой. Тэгээд зөв дээрээ дарлаа. Өнгийг өөрчлөө. За тэгээд энийгээ та юу руу оруулж болно? Дэвтэрлэгөө оруулж болно. Гэхдээ энэ хадаасан дээр дарлаа. Жижиг айконоор оруулъя. За би энэ ч оруулсан шүү. Харж байгаа хэрэг. Энэ шигээ та дахиж орох юм бол миний нөгөө сая дөнгөж хийсэн юм гараад ирж байгаа. За энийгээ та бас юу руу хийж болно? Ингээд чигээд авчирч болно. Энэ зургаа. Ийшээгээ. За нэг иймэрхүү байна. Нэгэнт хэрэгсэл дотор явж байгаа юм жийдүүлээ яаж өөрсдийнхөө диаграмыг хийхээ харъя тийм ээ.
Тэхийн тулд энэ нэг шинэ диаграм үүсгэх боломжууд байна. За дугуй диаграм хийж үзье. Энд би графикийнхаа нэрийг хийж бичлээ. Энд жишээлх юм бол сар гэж бичиж, энд зарсан кофе, энд нэгжээ бичих ёстой. За тэгээд сар дээр одоо жишээ нь 1, 2, 3 гэдэг ч юм уу. Энд тоо 120, 300. Тэгээ энэ чинь болохоор зарсан кофе чи энэ байх хэвээр. За тэнгуүтэ зөв дээр дарангууд чинь та иймэрхүү байдлаар дуу диаграм хийх боломжтой. Үүнийг хэдүүлээ том айконоор оруулж болно. Тэнгуут чинь ийшээгээ та буцаад орох боломжтой. Тэнгуут яг түрүүний хийсэн миний өөрчлөлт байна байж энэ тэ. Тэрийгээ та энэ чинээ чигээд авчирчих боломжтой. За нэг иймэрхүү байна. За би бол Moza Booking тэр хэрэгсэл дотроос би хожигчаад нэг өөрөө англи хийх гэж оролцсон. Эхнийх нь болохоор тийм математик тооцоо, сэтгэхүй хөгжүүлдэг тийм хэрэгслүүд байгаа. За энэ бол координатын систем байна. За энэ бол тооны хүрээ байна. Магадлал нөгөө диаграм чинь байна, үржүүлэхийн үрдчийн байна. За гэх мэтчлэн. За хоёр дахь нь болохоор мэдээллийн сангийн хэрэгсэл. Ягаад вэ гэхээр дотор нь ингээд зурагтай, хүмүүсийн нэртэй, нэршилтэй, эсвэл химийн элементүүдтэй байдаг учраас би бол энийг нэг номын сан шиг гэж бол нэрлэж байгаа. За гурав дахь нь болохоор тийм яг ерөнхий хэрэглээнд зориулсан нэг тийм өөрчлөгддгөө статистик хэрэгслүүд байгаа болохоор энэ ч тавьсан. За энэ гурав дахь нь болохоор гоцоо туршилтанд ашиглах боломжтой хэрэгслүүд байгаа. За энэ бол жишээлбэл электрон самбар байна, оптикийн самбар байна, энэ бол механик байна. За тавх дахь нь болохоор тасал үүсгдэг хэрэгслүүд байгаа. За нэг иймэрхүү байна. Нэг жишээ сонгоо явуучих нэгдүүлээ. За энийг онгойлгоё. За энэ бол өгүүлбэртэй бодлоо. Миний бас дуртай гэж хэлэхээр хэрэгсэл. Яагаад гэхээр хичээлээр хийсэн өгүүлбэртэй бодлого зохиох хэрэгсэл байгаа. Одоо энэ эхнийх нь бол математик, хоёр дахь нь хим, гурав дахь нь физик. За тэгээд дотор нь ингээд физикийн та гол сэдв, дэд сэдвүүдийг ингээд сонгоо явах боломжтой. За энийг оруулахгүй шулуун заны бас хөдөлгөөн байж болно. За иймэрхүү байдлаар та дасгал шууд үүсгэж болж байгаа эндээсээ. За ингээд нэг өгүүлбэртэй бодлого гарч ирнэ тийм ээ. Тэнгүүтээ энэ чинь би хариу бичих ёстой. Хариу бичихтэй энэ дээр дарах юм бол тооны машин ашиглаад шууд хийж болно. За иймэрхүү байдлаар тооны машин нь бол энэ хэрэгсэл дотор байгаа. За энүүн дээр дарах юм бол та энэ бодлогыг бодох нэг тийм санаа өгж байгаа. Одоо нэг юм өгүүлбэр өгж юм тийм. За энүүн дээр дарах юм бол нөгөө энэ бодлогын томьёо бас онлыг бас ингэж гараад ирж байгаа. За энэ хоёр бол яг адилхан функцтэй. Доотлох нь болохоор багшийн хувьд гараад ирсэн. Энэ нь болохоор сурагчдад зориулсан икон байгаа. Ялгааг нь одоо харна. Дарах юм бол одоо энэ бодох алхмууд гарч ирнэ. Сурагч болохоор заавал энэ товчлууд дээр дараад ингээд алхмуудаа харж болж байгаа. Ингээд дарсан дараа нэлээд удна. Энэ бол жоо олон алхамтай тасгал байна. За нэг иймэрхүү. Тэгээд тэгсний дараа хамгийн сүүлд нь бол хариу гарч иж байна тийм ээ. За дараагийн дасгал дээр би энүүн дээр дарах юм бол багшид зориулсан иконод гарч ирнэ. Тэгээд энэ нь бол автоматар гарч ирж байгааг харж байгаа тийм үү. За ингээд хариулт маань хамгийн сүүлд нь бол гарч ирнэ. За энэ хэрэгслээс даваад мэдээж дасгал зохиох боломжтой. Дасгалаа хуулах. За тэгээд нэг бол асуултын хөв рүү оруулж болно. Нэг бол дасгал засвардаг шүү оруулж болно. За нэг иймэрхүү хэрэгсэл байна. За дараачих нь бол за тооны үрээ хэдүүлээ онгойлгож үзье. За энэ арай жоохон бага ангийн хүүхдийн юм. За хэдээс хэдийг асуул 10 гардаг вэ гэж юм. За нэг тэгээд 11-ээс нэгийг хасах юм бол 10 гэдэг ч юм уу ингээд зөвгөөд авчдаг. Одоо л нэмэх хасгана, үржүүлэх байна. Нөгөө бол их багаан тэмдэг байна. Энэчнээс одоо хөнгөн
дунд зэрэг хүндээ ингээд өөрчлөө явах боломжтой. За энийг бол математикт ашиглаж байна. За энэ бол улс орнуудын лексикон байна. Оронгууд чинь улсын хүн амын тоо, тэгээд нэр нь энийг улс руу орно. Тэнгүүд чинь аффектив гэдэг хэмжээ нь байршил байна. За энэ хэд дээр дарах юм бол өөр харагдах нөхцөл рүү орж байгаа. Тэгээ ийм тийм ээ. Тэгээ би эндээс нь зургаа бас чирээд авчих боломжтой. Бас өөр мэдээлэл бас чирж авчих боломжтой. За гэх мэтчлээ. За нэг иймэрхүү байна. За яриад дуусаагүй байсан. 50 дээр байгаа. За эндээс та энэ хэрэгслээс та бас асаа зохиож болно. Хэмжээнэ бүгдийг нь ол сонгоцсон байгаа. Энийг унтраахтаа ингэж унтраана. Аггүй бол асууж болох мэдээллүүдээ ингээд анчаг хийгээд явах боломжтой. За энэ бол асуултын тоо. Энэ бол нэг асуултыг хэдэн минут, хэдэн секунд хийх тоо. За энэ бол асуултын зурганы урд ямар нэг юм хийх үү гэдэг дээр бол тийм сонголт байгаа. Тэгээд асуулаа ингээд үүсгэж явах боломжтой. Тэгээд нийт 30 секундын туршил хариулах иймэрхүү байна. За энэ асуулууд танд таалагдах юм бол та энэ рүү дараад асууллагчийг сонгох юм бол энэ асуулт маань ингээд шууд хуулагдаад ирэх байгаа шүү. За ийшээ буцъя. Тэгээ ийшээ орох юм бол та энэ хэрэгсэл дотор байгаа цаанаас хийгдэж өгсөн асуултууд руу орж байгаа. За одоо ингээд хүнгэнийг сонгож болно тийм ээ. Тэгэх юм бол ингээд яг адилхан цаанаас хийгдэж өгсөн асуултууд маань иймэрхүү байна. За ингээд X сарлаа. За энэ маань болохоор нөгөө цаг хэмжээгч юм байна. Тэгээд хэрвээ нөгөө нэг миний анхны эхний уузнаар дандаа нэг 5 минут үргэлжилдэг штэ. За энэ бол цаг хэмжээгчээр хэрэгсэл байгаа. За энийг сүүзээ цаг одоо яг бол манайд бол 10 цаг 26 минут болж байна. Монголоос 5 цагийн зөрүүт байх. Би энийг интерактив байдлаар дэвтэр рүү оруулж болно. Тэгээд ингээд авчиж болж байгаа. За өөр нэг юм нь болохоор тасгал зохиогч байгаа. Энэ бол нөгөө тасгал засварлагчтай адилхан. Хэрвээ тасгал засварлагчийг санаж явах юм бол энэ байна. Одоо нэг хуудсан дээр нэг асуулт яваад байгаа. За энэ болохоор асуултын хуудас. За нэг хуудсан дээр аягүй олон асуултуудыг хийж болно. Одоо би нэг жишээ олгоод нэг асуултыг гэс хийгээд үзүүлчихье. За би энэ жил гарч байгаа асуултаа бичлээ. Тэгээд энэ ч та асуултынхаа төрлийг сонгож болно. Асуултынхаа хариултыг бол ингэж сонгож болно. За энэ жишээлх юм бол би графит гэж бичлээ. Энэ нь кварц гэж бичлээ. Энэ нь зис гэж бичлээ. Гипс гэж бичлээ. За иймэрхүү байдлаар. За энэ асуулт маань болохоор доорх зургуудын аль нь доо гэж байна. Тэгээ энэ бол би зөв хариунууд зис. Энэ доортаа сурагчдаа тусламжийн юм бичих боломжтой. За энэ жишээлх юм бол металл нь цахилгаан дамжуулалттай байх хэрэгтэй. Тэгээд доор нь болохоор тайлбараа ингээ өгчих боломжтой. За энэ та зураг хийж болно. Зурган дээр дарангууд иймэрхүү юм гарч ирж байгаа. Тэгээд зургаар бас та хариултаа өгөх боломжтой. За ингээд хадгалчихж байгаа. Тэнгүүд чинь одоо сурагчдад яаж харагдах байдлаараа гарч ирэндээ зис. За энэ дээрээ дарах юм бол хүүхд чинь бол тусламжийн юм авах гол ойлгох чинь энэ дээрээ дараа тайлбараа уншиж болж байгаа. За нэг иймэрхүү. Энийгээ та бас асуултын урд зургаа оруулахдаа энэ дээр дарлаа. За зураг байдлаар оруулж болно. За нэг иймэрхүү. Угүй бол шин чанарууд гээд том айконоор оруулчих болж байгаа. За одоо хэдүүлээ тоглоомын хэсэг рүү орж байгаа. Суралцах явцыг илүү тийм сонирхолтой интерактив тоглоом тоглох байдлаар
сурагчтай та үзүүлж болно. Тэгээд тийм болохоор сурагч маань нэлээд илүү сайжруулах боломжтой. Ялангуяа хэл шинээр сурж байгаа хүүхдүүдэд бол энэ тоглоомыг би зөвлөж байна. Яагаад вэ гэхээр монгол хэл дотор байгаа, англи хэлээс дотор байгаа, герман хэл байна, унгар хэл байна, итали хэл байна гэдэг айгүй олон хэлний сонголттой. Одоо манай нөгөө Duolingo-тай адилхан. Гэхдээ яг илүү тоглоом чиглэсэн үйлбэр. Би нэг чинь англи хэлэн дээр сонгоцсон байгаа тийм ээ. Тэгээ энэ хад болно. За үгээр тоглож болно, зургаар тоглож болно, дутуу гүйцээж болно. За жишээлх юм бол энэ байна. Англи хэл. Тэгээ энийг сонголоо. Иймэрхүү байдлаар. Дутуу гүйцээж болно. Зургаар бас тааж болно. За энэ бол Fiverr гэдэг ч юм уу тийм ээ. Бага ангийн хүүхдүүд бол англи хэлийг ингэж сурах нь илүү үр дүнтэй гэж би бодож байна. За үгээр болохоор хийх юм бол энэ монгол үгийг англиар юу гэдэг вэ гэж хэлж байгаа. За нэг юм тоглоом байна. Дараач нь бол математикийн хичээлтэй холбоотой нэг тоглоом байгаа. Үйлдэлээр хийдэг, үгүй ажигч болдог. Зоригтойг нь бол дараа нь хэдүүд харъя. За үйлдэлээр хийх юм бол ийш орчиж байгаа. За 20-оос 0-ыг асуул 20, 20-оос 13, тэгээ 20-оос 7-ыг асуул 13. Тэгээ иймэрхүү байдлаар хийж ингэж тоглож бодно. Жишг нь бол ингээд мэдээж ойлгомжтой. 5 бол 5-тай тэнцвүүгээд ингээд дараа явна. За зоригтой нь болохоор арай жоохон хүнд байдаг. Одоо дүрсээр гарч ирж байгаа тий. Гурвалжин, дөрвөлжин. Тэгээ энийг бол зээжлэх хэрэгтэй байгаа. Хоон гарч ирэхгүй дүрс нь бол ингэж гарч ирээд сурагчд маань энийгээ дараад тоглоомоо тоглоод явах боломжтой. За одоо хамгийн төгсгөл рүү орж ин хамгийн сүүлчээс идэв. За энэ бол сорил байгаа. Буюу асуулт хариулт. Энийг болохоор хэрэгсэл хэмжээнээс олох боломжтой. Хэмжээнээс тоглоом бас байгаа шүү. За одоо ингээд та зүүн талд харах юм бол нэг юм гурвалжин дотор нэг юм асуултын нэмдэг байна та. Эднэр маань бүгдээр энэ хэрэгслүүдээс зохиогдсон сорилууд. За хэрэгслээс иймэрхүү ингээд богино хэмжээний асуулт хариултуудыг зохиогдсон байгаа. За өөр гэх юм бол математик тооцоотой холбоотой үгээс төхөө хөгжүүлэх тийм асуулт хариултууд байгаа. Тэгээд жишээ олгоод нэг хоёрыг онгойлгож үзээд харъя. За энэ бол математикийн холбогдлолтой B дээр нэмэх нь A. Тэгээд тэрийгээ 6-д хуваана гэх мэтчлэнгээр. Тэгээд зөв хариултаа сонгох хэрэгтэй. За нэг иймэрхүү байдлаар. За энэ ч болохоор та дарах юм бол шууд Mozo web дээр гарч ирнэ. Энэ жишээлх юм бол дасгал нь нийтдээ 40 хэлбэрээр байна. 40 хэлбэрээр байна тийм. Энэчээ дарах юм бол алгебрын модны мэдээллийг авах боломжтой. За нэг ийм тоглоом асуулт байна. За энэ logic gate байгаа. Тэгээд энэ дүрслэлийг уншиж агаад зөв хариултаа дарах хэрэгтэй. Тэгээд иймэрхүү асуулт хариулт байна. За гуравт нь болохоор арай жоохон энгийн. Ягаад тэгэхээр өгдөлтэй ажилтдаг жоохон энгийн асуулт хариултууд бага ингээд зориулагдсан. За жишээлх юм бол энэ бол хүсэгт уншдаг дасгал байна. B-ийн 1 дээр энэ чинь бол 12 байна гэдэг ч юм уу тийм ээ. Нэг иймэрхүү асуулт байна. За энэ маань болохоор газрын зураг уншдаг дасгал байна. Энэ зэгийг аль нь зөв тэмдэглэсэн бэ тий. Тэгээ ингээд сонгоод явах боломжтой. За энэ болохоор өнгө хойлдог асуулт байна. Энэ 3 өнгийг хойлох юм бол ямар өнгө гарах вэ гэдэг ч юм уу. Тэгээд дарлаа ингээд холбох дасгал байна.